Сайн байцгаана уу хүмүүстээ. Салангаа гişнэ. За, найзуудаа та нар толинд хэр их хардаг вэ өөрийгөө? Толинд харахтаа юу гэж боддог вэ? Ваа, би чинь ямар хөөрхөн юм бэ? Хэнийгээ дуурайгаад ийм хөөрхөн төрчдөг байна. Миний нүд хинтэй адилхан юм болоо? Аавгаа дуурайсан юм болоо? Ээжигээ дуурайсан юм болоо? Миний хамар хинтэй адилхан юм болоо? Өвөөгийн хамартай адилхан юм уу? Эсвэл эмээгийн хамартай адилхан юм уу? Би юу н хэнийгээ дуурайгаад ийм хөөрхөн төрчдөг байна гэж та нар бодож үзсэн үү? Бүгдээрээ хамтдаа Эхлэл номын 1:27 дугаар ишлэлийг хамтдаа харцгаая. Та нар сайн сонсоорой. Хамтдаа Библийг дэлгээд Эхлэл номын 1:27 дугаар ишлэл. За, багш нь чангаар уншиж өгье. Ийхүү бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, бурхны дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ. Амен. За, Библиэлд тэгвэл юу гэж хэлсэн байх нь вэ? Энэ дэлхийн бүх хүн төрлөختөн бурхны дүр төрхөөр бүтээгдсэн гэж бичсэн байна. Хажууд байгаа найз чинь, аав чинь, ээж чинь бурхны дүр төрхөөр бүтээгдсэн байх нь. Тийм учраас бид нар энэ дэлхий дээр хинтээж адилхан биш. Магадгүй ихэр хүмүүс хоорондоо адилхан ч гэсэн тэдний зүрх сэтгэл нь, бодол санаа нь, тэдний дуртай зүйл нь магадгүй дуртай хоолны хүртэл өөр байдаг шүү дээ. Тэгвэл би болон та бүхэн бурхны дүр төрхөөр бүтээгдсэн байх нь. Өнөөдөр багш нь найзуудтайгаа дагуулад ирсэн. Та нар танилцмаар байна уу? За, би найзуудтайгаа дуудъя. Найзаа, гараад ирэх үү? Сайн байцгаана уу хүмүүстээ? Намайг Халиуна гэдэг. Ууцсандаа баяртай байна. Яа, жаа ичээд ах юм аа. Би чинь тэгээд ийм олон найзуудтайгаа танилцсан гээд хамгийн гоё дээрээ тавьчаад ирсэн байхгүй юу? Үсээ гоё самнаад, нүдний шилээ сайн арчаад, нүрээ самдаж угаагаад хүрээд ирсэн шүү дээ. Хөөрхөн болж би. За, дахиад нэг найзаад өгье. Нааш каратер. Зүгээрээ. Савцгано. Би наваг болтоо гэдэг л дээ. Яа, жоох ичээд ах юм ба. Зүгээрээ. Юунд ичдэг юм бэ? Хүй, сайн уу халуна? Хүй, сайн уу найзаа? Удаа уулзсангүй шүү дээ. За, та хоёроор санаа сайхан юу вэ? Хичээл амарсан чинь гоё юм уу? Мэдээч тий. Хичээл амраадтай сайхан амарч ида. Хилээд юугүй. Гар утсаараа тоглоод, гадаа гарч найзуудтайгаа хөл бөмбөг шиглээд хотлоо ярих гоё. Миний хөл бөмбөг талж гэж яах вэ? Үгүй, та хоёр чинь ямар хөөрхөн юм бэ? Ингээд хинээгээ дуурайгаад юм хөөрхөн юм бэ? Би хинтэй адилхан гэж. Мэдээж ээжигээ дуурайгаад хөөрхөн. Хүмүүс намайг ээжтэйгээ адилхан гэдэг юм уу? Тийм үү? Би харсан чи аавтайгаа адилхан байсан да. За, та хоёр маргаад юугүй. Одоо удахгүй аав ээж хоёр чи ирэхээ юм чинь тэгэл харчхад болно шүү дээ. За, тийм. Үе, сайн байна уу салангаа агшаа. Манай хүүхэд таана вэ? За, чимээгүй жаар бүтээрээ найзуудаараа таалгая. За, та тэгвэл наанаа зогсож яах вэ? Удахгүй бас нэг хүн ирнэ. Бүтээрээ хамт харцгаах уу? За, харцгаа. Сайн байцгаана уу? Уулзсандаа баяртай байна. Йоо, ажлаа тараад зам төгжирсэн. Арай гэж ирлээ. Йоо. Сайн уу? Сайн уу да. Ажил төрөл сайн уу? Сайн. Юу дараа яри да. Өнөөдөр чухал юм ярьж явах шиг байна. Найзуудаа. Энэ найзууд маань болдоо халиуна хоёр маань хинтэйгээ адилхан байна. Бүгдээрээ таах гээд үзэх үү? За, бүгдээрээ сайн харъя.
Та хоёр салхидаа зогсож их яадгийг. Тий. За сайн хараадахыг. Хинэн хинтэйгээ адилхан байна бүгдээрээ. Таацгаая. Намайг болгож амархан даа өгнө. За тэгвэл болдоогийн. Хинэн хинтэйгээ адилхан байна бүгдээ харцгаах уу. За нүдийг харъя. Нүд нь хинтэйгээ адилхан байна. Аавтайгаа адилхан юм уу? Ээжтэйгээ адилхан юм уу? Харъя. Хүүшээ болдоо. Чи чинь ээжтэйгээ адилхан юм биш үү? Багшаа яг таачлаа шүү. Хүмүүс намайг яг ээжтэйгээ адилхан гэдэг. Би ээж хайж зогсъё. Үгүй хараад ирсэн чи хамар нүртэл адилхан юм биш үү? Яана, ямар хөөх юм бэ? Угаасаа тийм би чинь ээжигээ зэрэг айгүй царайлга. Би тэгээд хинтээ адилхан юм. Би ээжтэйгээ адилхан штий. Миний охин чинь бас ээжтэйгээ адилхан байхгүй юу? Хүмүүс намайг ээжтэйгээ адилхан гэдэг юм бөө. Миний охин чинь аавыгаа дөрөөс юм байхгүй юу? Аавынхаа хамрыг дөрөөгаад хөөхөн баншаа хамартай. Үгүй би ээжтэйгээ адилхан. Алита халиуна чи аав хайж зогсдоо. За али харъя. Бүгшнэ хараадахыг. Хин энтэйгээ адилхан мань хараадахыг. Халиуна. Чи чинь аавтайгаа адилхан хамартай юм биш үү? Бас аавтайгаа адилхан нүдний шил зүйдэг юм бэ? Өөр юу н адилхан байна харъя. Нүдэн ч бас адилхан юм байна. Халиуна чи ерөөсөө тэр чигээрээ аав юм биш үү? За. Хүлийн зөвшөөрье. Би аавтайгаа адилхан. Манай аав хинтэй адилхан гэж бодчихъя. Танаа багш нь өвөөг нь харж байгааг болохоор мэдэхгүй байна. Манай аав чинь аавтайгаа адилхан байхгүй юу? Манай аав аавтайгаа адилхан, аавын аав нь аавтайгаа адилхан, аавын ээж нь ээжтэйгээ адилхан. Тийм шүү. Нэрээ бид нар чинь заримдаа өвөө эмээтэйгээ ч гэсэн адилхан харагддаг. Та нар хинтэй адилхан бэ? Магадгүй зарим найз нь би ээжтэйгээ адилхан. Зарим нь би аавтайгаа адилхан гэж хэлж байгаа. Гэсэн ч гэсэн бид нар бүгдээрээ Эхлэл номын 1:27 дээр гардагчлан Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүс айхан. Хэдийгээр сайн харах юм бол нүүр царай, тийм ээ, хөмсөг, нүд нь өөр боловч бүгдээрээ Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн. Бурхан бидэнтэй адилхан хөөрхөн нүдтэй, хамартай, амтай, яг л бидэнтэй адилхан дүр төрхтэй нэгэн байх нь. Тэгвэл зөвхөн бид нар гадаад төрхөөрөө Бурхантайгаа адилхан гэж юу? Бидний зүрх сэтгэл ч гэсэн Бурхантай адилхан дүр төрхтэй. Хин нэгнийг хайрлаж байгаа нь хүртэл яг л Бурхантай адилхан. Бурхан ч бас биднийг хайрладаг шүү дээ. Магадгүй хин нэгнийг өрөвдөөд уйлах үед ч гэсэн Бурхан бас яадаг бахна? Уйлдаг бахна. Тэгвэл бидний зүрх сэтгэл, бидний сүнс, бидний оюун бодол, бидний гадаад дүр төрх хинтэй адилхан байх нь. Бүтээгч Бурхан аавтайгаа адилхан байх нь. Бурхан биднийг хизээж давтагдашгүйгээр цорын ганцаар бүтээсэн. Анхны хүн Адамыг Бурхан шороогоор бүтээж амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад Адам амьд оршигч болсон тийм үү? Түүгээрч барахгүй Адамыг гүн нойронд унтуулад түүний хавиргалаас нэгийг сугалж аваад эмэгтэйг бүтээсэн. Тэр эмэгтэй Ева. Хэдийгээр эрэгтэй, эмэгтэй, хүйсэн ондоо ч гэсэн хэний дүр төрхөөр бүтээгдсэн гинөө? Тийм ээ. Бид нар Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн байх нь. Тийм учраас бид нар хизээж дахин давташгүй цорын ганц эрхэм нандин хүн байх нэ. Бидний зүрх сэтгэл, бидний оюун ухаан, бидний бусад найзыгаа хайрлаж байгаа тэр хайрын дүр төрх, бусдыг уучлж байгаа тэр сэтгэл, бусдыг инэрч, өрөвдөж, уйлж байгаа тэр дүрх маань ч гэсэн Бурхантай адилхан байх нь. Бурхан өөрийнхөө дүр төрхөөр намайг, чамайг хамгийн гайхалтайгаар бүтээсэн. Энэ дэлхийн бүх хүмүүсийг Бурхан өөрийнхөө дүр төрхөөр бүтээгсэн.
энэ дэлхийн бүх хүмүүс Бурхны хайраар бие бинийгээ хайрладаг, бие бинийгээ уучилдаг, бие бинийгээ инэрч нэгүсдэг байна. Тэгвэл найзуудаа бүгдээрээ аавыгаа харахтаа, ээжигээ харахтаа би аавтайгаа адилхан, би ээжтэйгээ адилхан гэж ярьдаг ч гэсэн бид нар бүгдээрээ Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн гэдгээ хизээж мартаж болохгүй. Тэгвэл хамтдаа залбирцгаах уу? Бурхан минь ээ, та намайг энэ дэлхий дээр хизээж дахин давтагдашгүй цорын ганцаар хамгийн гоёор, хамгийн үзэсгэлэнтэйгээр, хамгийн сайхнаар бүтээсэнд талархаж байна. Бид нар эргэн тойронд байгаа найзуудыгаа, аавыгаа, ээжигээ, эмээгээ, өвөөгөө, ах эгчийгээ харахтаа бид нар Бурхны дүр төрхийг олж хардаг байлгаж өгөөч гэж хамтдаа залбирцгаая. Хоёр хөөрхөн гараа хасраад нүдэн айнаад залбирцгаая. Хайрын Бурхан эзэн минь таньда баярлалаа. Та биднийг өөрийн гараараа эрхэмлэн нандинан бүтээсэнд талархаж байна. Та биднийг энэ дэлхий дээр хизээж дахин давтагдашгүйгээр хамгийн гайхалтайгаар цор ганцаар бүтээсэнд талархаж байна. Эзэн минь ээ, бид нар эргэн тойронд байгаа хүмүүсээ харахтаа Бурхан таны дүр төрхийг олж хардаг байлгаж өгөөч. Үнэхээр Бурхны зүр сэтгэлээр найзуудыгаа хайрладаг байлгаж өгөөч. Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн онцгой нэгэн гэдгээ хизээж мартахгүй амьдрахад туслаач. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Дараагийн удаа уулзцгаая. Баяртай.